Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Монгол хэлний зөв бичих дүрмийн баттгал 6 дугаар хичээл маань эхэлж байна. Ингээд та бүхэн дэвтэр балаа гаргаад хичээл дэвтэртээ оролцоорой. Хичээлийн зорилготойгоо танилцъя. Гэрээний даалгаврын баттгалыг юун түрүүнд ажиллах нь байна. Үүний дараа нүүдэлн тогтоох үгс дөрвөөр чийжчихийн. Эхээс зөв бичих дүрмийн алдаа олох ажлыг 3 дугаарт гүйцэтгэн. Ингээд сүүлд нь баттгал тасгалыг ажиллах нэ хүүхдүүдээ. Гэрт бидэнд 15 дугаар бичлэг их манд харсан байгаа. За гэрт ажилласан ажлыг ихэнх хүүхдүүд маань явуулсан. Мөн зүүн хичээлээр давтаж орсон учраас шууд алдаатай үгсийг өгсөн байна. Ингээ харах юм бол ахаа хитэрчгээд нуух юм бэ? Багт нь адгийн гэх үгсийг алдаатай өгсөн байна. Одоо бүгдээрээ дүрмийг тайлбарлая. За ахаа гэдэг үгийн дуудах аялга үг а, э, о дүрмийг их шиг зохицох дүрмийг баримтлан салан бичнэ. Жишээ нь хүүхдүүдээ, залуучуудаа, нөхдөө гэх мэтээр. Хитэрчгээд. За их шиг болон монгол баараар төгссөн үгэн дээр зарим дээр хэлсэн залгуур залгахад их шиг гээ. Тийм учраас хитэрчгээд. За нуух юм бэ гэдэг бол бичвэрт байх ёстой хувилбар. Нуух юм бэ гэж чвэл аман ярианы хэллэг учраас энэ алдаатай болох нь. За үүнийг зэсж авна. За дөрөвдүгээр гэгүүлчээр төгссөн үгэнд гэгүүлэгчээр хэлсэн залгуур залгахад их шиг жиргэлнэ. Багт наа, багтаана. Ор хэ, орох. Энэ хувилбаруудыг хараарай. Тэгэхээр нэгэд үүссэн үндсийг эвдэхгүй орох гэдгийн о гээхгүй дараагийн үс дагаврыг залгана гэсэн үг. Адгийн. Адаг гэдэг үг жичэш гэ зүүрний тэмдэг богино буюу өнөөх 6 төгсгөлтэй үгийн нэгээр төгссөн байна. Тэгэхээр эдгээрээр төгссөн эр үгэнд ийм үгийн и үс залгадаг. Тийм учраас адгийн. Харин хоёрт гэгүүлэгчээр төгссөн үгэнд урт хэлшээр гэсэн залгуур залгахад эцсийн гэгүүлэгч өмнөх балархаг шиг г нэгсний дагуу адгийн гэсэн д үсгийн ардхааг гээсэн байна. Хоёр дахь үндсэн ажил болох чийжэр бичих тасгал руу оръё. Тэгэхээр гэрт өмнөх хичээлээр нүүдэлн тогтоох үгс 3 үгийг өгсөн. Мөн ялгах энэ үсгийг зааж өгсөн байгаа. Түүнийгээ баримтлан дараах 4 өгүүлбэр холбоо үгийг хэлж байна. Анхааралтай сонсоод бичээрэй. 1. Манай ах хүүдээ эрдэм бэлэг гэж нэр өгөв. Манай ах хүүдээ эрдэм бэлэг гэж нэр өгөв. Хоёрдугаар өгүүлбэрийг сонсъё. 9 хөлт цагаан тугна. 9 хөлт цагаан тугна. Инх тайвны бэлэгдэлтэй. 9 хөлт цагаан тугна. Инх тайвны бэлэгдэлтэй. Одоо харин 3 дугаар өгүүлбэрийг хэллээ. Сонсороо хүүхдүүдээ. Төрсөн өдрөөрөө ямар бэлэг авах юм бэ гэж ээж асуув. Төрсөн өдрөөрөө ямар бэлэг авах юм бэ гэж ээж асуув. Ингээ эхний 3 өгүүлбэрийн дүрмийг ярилцъя. Оюун ухааны бэлгийг 2 итэй биччихсэн байна. Бэлэгдэх гэсэн утгыг бэлгээ гэж 2 дугаар өгүүлбэр дээр биччихсэн. Бэлэг дурсгалын зүйлийг бэлэг гэж бичдэг байна. Одоо ингээ ялгах эмтэй үгсийг дуудлаа. Анхааралтай сонсоод хичээрэй хүүхдүүдээ. 4. Шүүрэн алдах, гэрт нь хорих, цаасан байшин, ам нь халах. За энэ хувилбарыг харах юм бол ялгах энэ гэрт нь ам нь гэхэд үгсийг яажчихсан. Харин шүүрэн алдах, цаасан байшин гэхийг хэрхэн бичсэнийг анхааралтай харж засч аваарай. Ингээд алдсан үг байвал түүнийг нэгмөрөгчөөд нүдлэн тогтоо гэдгийг санаарай хүүхдүүдээ. Өнөөдрийн ажиллах эхээ харцгаая хүүхдүүдээ. Эхийг 3 ба түүнээс дээш удаа анхааралтай уншаарай. Алдаатай гэж таньсан үгсийн доогоор зурна. Алдаатай гэж үзсэн үгсээ журмалсан төлөвчөг хишигдэн шалгана. Алдаатай үгсийн зөв бичих дүрмийг тайлбарлана гэсэн үндсэн дөрвөн дарааллаар нэг ихтер ажиллах нэ. Ингээд ихийг 5 хүүхдүүд та бүхэн 3 ба түүнээс дээш удаа уншина. Тэгэхээр уншаад үгийн алдаатай үгсийг олоод дүрмийг тайлбарлана. Тэр ослоор видеогоо зогсоож байгаад хийгээрэй. Одоо огт болохоор багш нь зөв хэлбэрийг үзүүлнэ гэсэн үг. Багтарч, түргсэж, илжигнээ, шуугин, туслаа.
Эдгээр 5 үгийн алдааг болохоор байна. Толгой дүүрэх гэдэг үг бол толгой манарах эргэх гэсэн үг болохоор дүүрэх гэдэг язгуурыг алдаатай гэж авч болохгүйг санаарай. Дүрмийг тайлбарлая. Багтарч урт юм уу хос гიშгтэй ганц үетэй бас 2 ба түүнээс дээш үетэй ирээр төгссөн үйл үг нь ч залгуурыг залгана. Жишээ нь таарч, тойрч. Багтар гэдэг үгийн үндсийг авъя. Багтар 2 үетэй мөн ирээр төгссөн учраас ч явдаг байна. За ингээд дараагийн үгийг харъя. Түрэг, илжиг, шууг 3 үгийг үгийн үндс алдаатай бичиж өгсөн байна. Тэгэхээр түргээс илжигний шууг гэдэг үг зөөл нэрээр төгсөж байгаа. Харин зөөдөрсөн монгол баавар дээр монгол баавар ороход и болдог. Г 7, Н 7. Тэгэхээр 7 дээр 7 учраас и болдог. За харин үгийн үндс алдаатай бичсэн 5 дахь үгээ харъя. Тусах, суун тусах, байндаа тусах гэсэн язгуурыг тус гэж тусал туслаар гэсэн язгууртай хойлж бичсэн учраас энэ дээр алдаа гарч байна. Ингээд өөрийнхөө хувилбартаа тааруулж үзээд зөв бичих дүрмийн хүснэгтийг төвчт дээрээ хийж аваарай. Сая та бүхний уншид дууссан их бол зохиолч Түмэнбаярын Монгол гутал хэмээх өгүүлэлэг байсан. Тэгэхээр багш нь бол дараах өгүүлэлгийг унших линкийг өгж байна. Тэгэхээр та нар бүрэн ихээр нь уншаад утга санааг нь илүү дэлгэрэнгүй сайхан ойлгож аваарай. Бид нэр энэ хичээлийн жил Түмэнбаярын Цагаан сууны домог гэсэн өгүүлэлгийг уншиж ойлгож ирсэн. Тэгэхээр та нар бол энэ зохиолыг уншвал бас илүү гоё сонирхолтой хувилбар нь харагдана гэж бодож байна. Ингээд өнөөдрийн хичээлээр олсон 5 үгийг холбоо үг болгож хувиргаж үзье. Тэгэхээр та нар бол бичээд нүдлэн тогтоорой. Багтарч унах. Зүрхний цохилт түрхсэх. Илжигний дудран. Шуугин байх. Суун тусах. Эдгээр холбоо үгсийг бичээд нүдлэн тогтоож болно. Мөн өгүүлбэр зохиож болно гэдгийг санаарай. Өмнөх хичээлээс эхлээд зохион бичих даалгаврыг нэмэлтээр оруулж ирсэн. Тэгэхээр бид уран хань жаргал гэсэн их дээр ажилласан байгаа. За тэгэхээр жаргал гэсэн ихийг дуурайгаад шат гэсэн ихийг багш нь бол зохиож бичсэн. Тэгэхээр энэ ихийг хэрхэн иймэрхүү янзаар одоо хувиргаж бичих аргад суралцуулахын тулд эхний эрдэнэд өөрөө зохиоё гэж бодлоо. Ингээ багшийн зохиосон хувилбарыг анзаарч харж байгаад хүүхдүүд маань бичвэрээ дахин нэг сайжруулан явуулаарай. Шат. Хүн амьдралынхаа туршид олон шат туулдаг. Алхам алхмаар шатаа туулах нь амжилт, ад жаргал, баяр баясгалд төхөөлнө. Амьдрал урт тул туулах шатч урт. Таны туулах шат болгон тэгш, гөлгөр, дардан байхгүй тодорхой. Амьдралын замд сонгох найз нөхөд, амрах садан, ахан дүүс тань тулах хүч, түшиг багн болох хэсгэд нөгөө л таны мөн чанар, бусдад хандах хандлага, бусдыг инэрх сэтгэл нөлөөлнө. Тэгвэл тэр сэтгэлийг хаанаас олж авах? Түүнийг хэрхэн тэжээнд итгэхийг эцэг ихтэй суур олгож тавьж өгдөг. Ингээд бодохоор амьдралын шат мөн чанарын шат болж хувирах нь байна шүү. За тэгэхээр жаргал гэсэн ихийг хараад шат гэсэн ихийг бол 70 утга санаа бүхий байдлаар зохиосон байна. Тэгэхээр хүүхдүүд маань зохион явуулсан. Гэвч түүнийгээ дахин нэг засаж сайжруулад илүү сайхан утга санааг гаргаж явуулаарай гэж зөвлөх үүднээс дуграйн зохиосон ихийн хувилбарыг үзүүлж байгаамаа. Нүдлэн тогтоох үгстэйгээ танилцъя. 1. Бүрчлэн. Туулайн, бүжин. Бүхчим, өрөө. За энэ бүрчлэн, бүжин, бүхчим гэх үгсийг яг үгийн андуурч бичдэг тохиолдол гардаг. Тэгэхээр эдгээр үгсийг бол ингэж бичдэг болохыг нүдлэн тогтоогоод өгүүлбэрээр бичээд дараагийн хичээл дээр чэйжчих хийхэд бэлдээрэй хүүхдүүдээ. Ингээд гэрийн долгуурт шинэ бичил их эхэлж байна. За нутаг гэсэн зохиолоос хэсэгчлэн орж ирж байгааг хараад эхээс зөв бичих дүрмийн алдаатай 5 үгийг олж түүнийгээ засна мөн дүрмийг нь тайлбарлаад багш руугаа явуулах нэ. Ингээд өнөөдрийн хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Даалгавраа bogi372@gmail.com хаягаар ирүүлэхээ санаарай. Баярлалаа хүүхдүүдээ.